Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараа эхлэхээс өмнө Солонгост байгаа монголчуудаа зориулсан нэгэн таатай мэдээ байна. Та гэртээ болон ажил дээрээ хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэгч, агаар цэвэршүүлэгч, ухаалаг пидэ болон чанартай ор матрас авахыг хүсэж байна уу? Би DSG Magic Coco, LG Cove зэрэг тэргүүлэгч брендийн барааг түрээс болон зээлээр түргэн шурхаа шидэж өгдөг. Пэйж хуудас болон TG10 8224 0716 дугаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд өнөөдрийнхөө хэрэглээ орцгоё. 2021 оны 9-р сарын 22-ноос үдээс хойш Нью Мексик мужийн 40-р хурдны замын хажууд эвдэрсэн мөнгөлөг өнгийн машин зогсож байв. Замын цагдаа тэрхүү замаар 2 дахь удаага өнгөрөхдөө жолоочид тусламж хэрэгтэй эсхийг шалгахаар зогсдол гайхалтай тэрхүү жолооч Нью-Йорк хотод гарсан Хүн аймны хэргийн сэжигтэн байжээ. Ингээд энэ хэргийг наривчлан авч үзье. Жолоочийн нэрийг Хаян гэдэг бөгөөд 1990 оны 1-р сард Хятадын Гуандун мужид төржээ. Түүнийг Ша гэж дууддаг бөгөөд энэ нь хөөрхөн гэсэн утгатай. Бид түүнийг Бэйбдун гэж дуудах болно. Тэрээр анх хизээ жуулчны визээр Америкийн нэгдсэн улсад ирсэн мөн оршин суух зөвшөөрлгүйгээр хэр удаа амьдарсан тодорхойгүй байна. Бэйбдун TikTok-то дасгал хийх, аялах, үнэтэй машин унах, гольф тоглох, буудалгаар хичээлэх зэрэг тансаг амьдралын хэм маягаа байнга харалдаг байв. Тэрээр олон нийтийн сүлжээний баян инфлюенсер мэт харагдагч бодит байдал дээр хэлний бэрхшээл болон бусад асуудлаас болж Нью-Йоркийн Квинс дүүргийн Флашинг хотод удаан хугацаанд оршин суужээ. Америкийн нэгдсэн улсын хамгийн том Чайнатаун болох энэ газар нь зоогийн газар, дэлгүүр, зочид буудал, эмнэлэг зэрэг нь голчлон хятад хэлтэй хүмүүст зориулагдсан тул жижигхэн хятад хот шиг санагддаг. Эндхийн хүмүүс цар тахлын үед ч англи хэл мэдэхгүй байсан ч амьдрахад ямар нэгэн хүндрэлгүй байдаг. Бэйбдун Флашинг дахь Сена болон хоолын өргөн чөлөөнд байдаг шөнийн цэнгэний газруудад ажиллаж байгаад University Point орчмын Синша шөнийн клуб руу шилжжээ. Удалгүй тэрээр албан тушаал ахиж Flushing University Point өргөн чөлөөнд байрлах караоке клубын мадам буюу зохион байгуулагч болсон байна. Бэйбдун ихэвчлэн төрөл бүрийн ажил хийдэг байв. Тэрээр караоке клубт ажиллаж байхдаа Жастин Литэй танилцж тэд удалгүй үерхэж эхэлжээ. Жастин нь Бэйбдунгаас 5 насаар дүү бөгөөд Хятадын Пужан мужийн Чанло хотод төрсөн. 8 настайдаа эцэг эхээ хамт Америкийн нэгдсэн улс руу цагаачилсан бөгөөд түүний эцэг эх Нью-Йорк мужийн хойд хэсэгт ресторан ашиглан амжилтанд хүрч Жастинд хангалуун амьдралыг бэлгэлжээ. Жастин болон Бэйбдун хоёр хамтдаа олон жаргалтай мөчүүдийг өнгөрөөсөн байна. Хичээл зүтгэл гэдэг нь үн цэнтэй зүйл бөгөөд үүнийг үнэлэх хүмүүст энэ нь асар их үн цэнтэй боловч үнэлэхгүй хүмүүст ямар ч үн цэнэгүй байдаг. Хайр халамж, сайн сайхан сэтгэлийг хүнд зүгээр л өгч болох ч энэ нь үн цэнэгүй гэсэн үг биш юм. Бэйбдун Хятадын TikTok дээр хамтдаа бүжгэлж буувчлгүүдэж хуваалцдаг байв. Гэвч 26 настай Жастин нь 22 настай Мексик бүсгүйтэй гэрэлсэн бөгөөд 2 хүүхэдтэй байжээ. Хэдэн сарын өмнө Жастины эцэг эх түүнд Квинс дүүргийн сайн сургууль орчимд байшин авч өгсөн байв. Жил орчим үргэсний эцэст Бэйбдун цаашид нууц амаргийн дүрд тоглохыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Магадгүй нас ахиж караоке клубт ажиллахаа болохыг хүссэн байж болох юм. Тэрээр Америкийн нэгдсэн улсын оршин суух зөвшөөрөл авахын тулд баян Америк иргэнтэй гэрлэхийг хүсэж байсан тул Жастиныг эхнэрээсээ салж зөвхөн түүнтэй хамт байхыг шахаж байв. Хэдийгээр Жастин Бэйбдунд мөнгө цаг хугацаа зарцуулахдаа дуртай байсан ч энэ нь ердөөл гэр бүлээс гадуурх зугаа цэнгэл байсан бөгөөд гэр бүлээ орхихыг хүсээгүй юм. Жастины эхнэр түүний нууц амаргийн талаар олж мэдээд нэг өдөр Бэйбдунгийн орон сууцнд очиж тэдэнтэй нүүрэлцсэн байна. Хоёр эмэгтэй маргалдаж эцэстэн зодон болжээ. Үүнээс болж цагдаа ирж Бэйбдун, Жастин хоёр хоёулаа баривчлагдав. Үүний дараа Бэйбдун Жастиныг эхнэрээсээ салахыг үргэлжлүүлэн шахаж байсан ч Жастин энэ сэдвээс зайлсхийсээр байлаа. Жастин тэдний харилцаанд үнэн сэтгэлээсээ хандахгүй байгааг Бэйбдун ойлгоод түүнээ салахаар шийджээ. Тэрээр өөрийнх нь сэтгэл санаа гомдоож цаг хугацааг нь өрсөн гэж үзэн салтын төлбөр болгон хагас сая доллар нэхэмжилсэн боловч Жастин татгалзсан. Тэдний маргаан улам ширвсөв. Энэ хооронд Жастины эхнэр түүнийг Бэйбдунтай бүр мөсөн харилцаагаа таслаагүй маш их урам угарчээ. 2021 оны 9-р сарын дундуур ууралсан эхнэр нь Жастиныг гэрээсээ хөөв. 2021 оны 9-р сарын 19-ны орой 7 цагийн орчимд Жастины эхнэр 911 руу залгажээ.
Тэрээр нөхөр нь хэд хоног гэртээ ирээгүй утас болон мессежээр холбогдож чадахгүй байгааг хэлв. Түүний аюулгүй байдалд санаа зовсон эхнэр нь цагдаа нараас Флашинг дахь 39 дугаар өргөнчөлөө 138-35 тоодод байрлах нууц амаргийнх нь орон сууцнд очиж шалгаж өгөхийг хүсжээ. Нью-Йорк хотын цагдаагийн газар даруй тухайн хаяг руу офицеруудыг илгээсэн. Тэднийг очиход Бэбдунгийн өрөөний хамтрагч хаалга тайлж өгсөн байна. Офицерууд Бэбдунг гэртээ байхгүй байгааг мэдв. Түүний өрөө түгжээтэй байсан бөгөөд тэрээр уцаа авахгүй байлаа. Сэжигтэй зүйл мэдэрсэн офицерууд Бэбдунгийн өрөөний хаалгыг хүчээр онгойлгохоор шийдсэн. Оройн 7 цаг 33 минутын орчимд хаалгыг онгойлгоход Бэбдуны орон дээр цустай дааванд ороосон эрэгтэй хүний цогцыг олжээ. Хохирогч толгойдоо буудуулсан шархтай бие дээр нь хэд хэдэн мохоо зүйлээр зөксөн уул муур байв. Орон сууснаас ямар нэгэн зэвсэг олдоогүй нас барсан хүн 26 настай Жастин Ли болохыг баталжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг 2021 оны 9-р сарын 18-ны оройн 7 цагаас хойш буюу 1 хоног гаруй өмнө нас барсан гэж тодорхойлсон бөгөөд үхлийн шалтгаан нь толгойн тус газраа буудуулсан шарх байв. Сургаггүй болсон хүний хэрэг аль биесээр хүн амны хэрэг болон өөрчлөгдөж Бэбдун гол шижигтэн болсон. Караоке клубын ажилчдын мэдээснээр Бэбдун 9-р сарын 17 оны баасан гаригийн орой ажиллаж байжээ. Тэр үед Жастин мөн тэнд байсан бөгөөд тэд хамтдаа караокед дуулж арх ууж байсан нь харагдсан байна. Гэвч тэр шөнөөс хойш Бэбдун харагдгаа байсан. Хэрэг гарахаас өмнө Жастин найз Чэнээсээ зээлж авсан цагаан өнгийн машин унаж байсан. Гэвч Чэн тухайн машины албан ёсны эзэмшигч биш бөгөөд машин Ли гэдэг хүний нэрээр бүртгэлтэй байжээ. Жастины ослын талаарх мэдээг үзснийхаа дараа Чэн нэн даруй жинхэнэ эзэмшигч Лид мэдэгдэж гар утсан дээрх машины байршил тогтоох аппликейшн ашиглан машиныг Пенсильвани мужийн Харрисбург дахь Булью Маунт дахь худалдааны төвийн ил зогсоол байхыг илрүүлсэн. Үүний дараа Чэн 300 км зам туулан тухайн газарт очиж машиныг олоод Пенсильвани мужийн цагдаад мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ шөнийн клубын охтуудын дунд Бэбдун $300,000 аваад Канада руу зүгтсэн гих цуу яриа тархжээ. Гэвч цагдаа нарын шинжилгээгээр Бэбдун Америкийн нэгдсэн улсад хуулийн ёсны оршин суух эрэхгүй байсан тул Канада руу нэвтрэх магадлал бага гэж үзв. Тэрээр эрх баригчдын анхаарлыг сарниулж Мексик руу зүхтах хугацаа оожихын тулд найз нөхдөөрөө дамжуулан худал мэдээлэл тараасан байх магадлалтай байлаа. Хэрэг гарснаас хойш ердөө 2 хоног өнгөрсөн тул тэрээр Америкийн нэгдсэн улсад байсаар байх магадлал өндөр байв. Авто зогсоолын хяналтын камерын бичлэгийг шалгасны дараа Пенсильванийн цагдаа нар машиныг орхиж явсан Аз эмэгтэйг таньж чаджээ. Түүнийг мөн мөнгөлөг өнгийн машин унаад явж байхыг нь харсан байна. Машин зогсоолоос гарснаас хойш 1 хоног өнгөрсөн байв. 2021 оны 9-р сарын 22-ны оройн 5 цаг 30 минутын орчимд Америкийн нэгдсэн улсын Мексикийн хилээс машин унаад явхад 4 цаг орчим зайтай Нью Мексик мужийн Эжүүд хотын ойролцоо мөнгөлөг машин эвдэрч замын хажууд загсан байв. Цагдаа тэрүүгээр дахин өнгөрөхдөө машин тэндээ байсаар байгааг хараад жолоочоос тусламж хэрэгтэй эсхийг асуухаар очив. Цагдаа жолооч эмэгтэйгээс Пенсильваниас ирсэн эсхийг асуусан боловч жолооч толгой тогсон. Чи хаанаас ирсэн юм бэ? Пенсильваниас уу? Жолооч болон цагдаа цагдаагийн машин руу буцаж ирэхэд доторх радиогоор Нью-Йоркоос зугтсан хүн амны хэргийн сэжигтийн талаар ярьж байв. Цагдаа жолооч эмэгтэйг үгсийг ойлгоогүй байж магадгүй гэж бодон түүний анхаарлыг сарниулахыг оролцсон ч баг зэрэг сандарч эхэлжээ. Гэвч жолоочийн биеийн хилэмж дууны өнгө илт өөрчлөгдсөн. Тэрээр хүн амны хэрэг болон сэжигтэн гэсэн үгсийг ойлгоогүй байж болох ч Нью-Йорк гэж сонсоод өөрийнх нь тухай ярьж байгааг анзаарсан бололтой. Цагдаа нэмэлт хүч эртэл жолоочийг саатуулахыг оролцсон боловч жолооч даарч байна. Машинаасаа цамцаа авах хэрэгтэй байна гэж хэлв. Машинд нь бүү байж магадгүй гэж болгоомжилсан цагдаа гав гаргаж ирсэн. Эмэгтэй яагаад чи намайг гавлаж байгаа юм бэ? Цагдаа цамцыг чинь авахаас өмнө чамайг зүгээр л саатуулж байна. Тэмцлэх үеэр нэгэн сайн санаат иргэн сэжигтнийг дарахад тусалжээ. Цагдаа одоо би зэвсэг байгаа эсхийг шалгана. Хөдөлгөө боль гэв. Хэдэн минутын дараа төвөөс буруу байршил өгсөн тул цагдаа нар баг зэрэг саатсан байлаа. Жолооч эмэгтэйг Бэбдун болохыг баталсны дараа түүнийг цагдаагийн машины арын суудалд суулгахад тэрээр би явахгүй, та нар надад итгэхгүй байна. Хитрхи чанга миний хүүхэд зүгээр биш байна гэж хэлсээр байв. Цагдаа нар Бэбдуны машинд байсан гялгаруутнаас
мөнгөлөг хар өнгийн буу мөн хохирогч Жастин Лигийн эзэмшлийн хэд хэдэн банкны картыг олжээ. Дараагийн шинжилгээгээр уг зэвсгийг Жастин Лиг хөнөөхөд ашигласан болохыг тогтоов. Цагдаа нар Жастины цогцыг олсноос хойш 3,000 км зайд цогцсон Бэб дунг баривчлахад 72 цаг хүрэхгүй хугацаа зарцуулсан байна. Хэрэв Бэб дууны машин замдаа эвдрээгүй байсан бол тэр магадгүй зугтаж чадах байсан биз. Бэб дун 2021 оны 9-р сарын 22-ны орой 6 цагт баривчилжээ. 2021 оны 9-р сарын 22-ны орой Нью-Мексик мужийн Торренс тойргийн хорих газарт баривчлахыг эсэргүүцсэн, зугтахыг оролцсон төрийн албан хаагчийн ажилд саадуулжуулсан хэрэгээр саадуулагдсан Бэб дун 3 сарын дараа Нью-Йорк руу шилжүүлэгдэж шүүхээр таслагдах болов. 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой Бэб дун Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэст байцаал авахар хүргэгдсэн бөгөөд 2022 оны 1-р сард тангарахтны шүүх түүнийг 2-р зэргийн хүн амины хэрэг 2 болон 4-р зэргийн зэвсэг хууль бусаар эзэмшсэн. 4-р зэргийн хулгайн эд зүйл хууль бусаар эзэмссэн 2 хэрэг 1-р зэргийн орон баринд хууль бусаар нэвтэрсэн хэрэгүүдэд буруутай гэж үзжээ. 3-р зэргийн бие махбодод халдсан 4-р зэргийн эд хөрөнгө устгасан хэрэгээр буруутгаж байх үедээ Бэб дун 5 сартай жирэмсэн байсан бөгөөд Хятадын сурвалжлагч өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа эсхийг асуухад тэрээр чимээгүй байв. Мужийн дээд шүүх дараагийн цахим хурлыг 2022 оны 9-р сарын 28-нд товолсон бөгөөд тэр үед Бэб дунгийн хүүхэд хэдийнэ төрсөн байх байлаа. Буруутай нь бүрэн тогтоогдвол Бэб дун 25-аас дээш жилийн хорих хэл авах боломжтой. Түүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн ч хүүхдийн аюулгүй байдалд санаа зовж байгаа тул шинэ мэдээлэл гараагүй байна. Цагдаа нар хүүхэд Жастины хүүхэд мөн хэсэх аллагын сэтэл нь салалтын төлбөрөөс үүдэлтэй маргаан байсан уу? Эсвэл хүүхдийг ашиглан Жастинд салах шахалт үзүүлэхийг оролцсон уу гэдгийг тодорхой мэдээлээгүй. Хэргийн газрын замбраагүй төрх сандарч твцсэн цогтол зэрэг нь Бэб дун тухайн үеийн сэтгэл хөдлөлтөд хөтлөгдсөнийг илтгэх гэх мэт. Гэвч түүний бэлдсэн байсан галт зэвсэг болон дотроо тээж явсан өв сонсон нь энэ алхахыг хизээ нэгэн цагт болох байсан гарцаагүй төгсгөл байсныг гэрчлэнэ. Түүний амиа хичээсэн мунхаг үйлдэл нь гэрэлд ирээдүг мөрөөдөж байсан Жастины 3 хүүхдийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Жастины эхнэрээ араар нь тавьсан байдал гэр бүлтэй анхаарал хандуулаагүй явдал нь эцэстээ түүнийг 26 наснда үхэлтэй нүр тулахад хүргэсэн байна. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.